2021-ээс 2022 оны хичээлийн жил багш нарын ур чадварын уралдаанд дизайн технологийн багш үлдсэн. Багангийн багш Алманаар оролцож байна. Зургийг ямар дүрс ашиглан зурж байгааг сайтар ажиглаарай хөвгтэй. Хичээлийн сэдэв тэгш өнцөгт параллел бив таниулах түүний дэлгээс байгуулах арга. Арилга параллел бив дүрсийг ялган таньж дэлгээс хийх аргыг эзэмшнэ. Зорилгодоо хүрэхийн тулд дүрс ба бивтийг ялгаж сурах. Бусад дүрсүүдээс параллел бивтийг олж таних. Дүрс өнгөний бэлэгдлийг мэдэх. Уламжлалт дараагаар суралцах. Параллел бивтийн дэлгээс хийх чадвар эзэмших. Мэдлэг чадвараа амьдралын хэрэглээ болгох зорилт дэвшүүлж байна. Монголчууд эртнээс бөмбөг дүрсийн бэлэгдлийг амьдрал ахуйдаа дээдлэн хүндэтгэж хэрэглэсээр ирсэн уламжлалтай. Багш нь та нарт дүрс болон өнгөний бэлэгдлийг танилцуулъя. Дугуй дүрс хязгааргүй хамгаалт гэсэн санааг илэрхийлдэг байна. Тэгш өнцөг дүрс тогтвортой, бат бөх, ойр дотно, тэгш ирэх, хатуу чанд гэсэн санааг илэрхийлэн бэлэгддэг байна. Харин гурвалжин дүрс давшингүй эрч хүчийг бэлэгддэг. Өнгөний тухай юутай зүйрлэн хүндэтгэн бэлэгддэг болохыг хэлж өгье. Эрдэнэд алт шар, эдэнд жент шар, эдээнд уурах шар. Жавартай цэнгэрийн хаяа улаан, жаргалтай хатны хацар улаан, жалган дургасан сухай улаан. Таг дургасан арц ногоо, тайгад дургасан хуш ногоо, тал дургасан зээргэн ногоо гэж ертөнцийн гол зүйрлэн хэлсэн байдаг. Жанч гэдэг шинэ үгийг тайлбарыг хэлье гэсэн. Жанч гэдэг нь судар намыг хүчих даавн эд зүйл юм. Дараах загваруудын аль нь бит, аль нь дүрс болохыг сайтар ажиглаарай. Эхний дүрс тэгш өнцөгт дүрс. Дугуй дүрс. Гурвалжин дүрс. Бит. Дөрвөлжин дүрс. Бит. Урт өргөн гэсэн хоёр хэмжээст хавтгай зүйлийг дүрсгэн, урт өргөн өндөр гэсэн гурван хэмжээст эзлэхүүнт зүйлийг бит гинэ. Битүүдийг ялгацгаая. Куб, цилиндр, параллел бивт. Бид нэр өмнөх хичээлээрээ кубын тухай үзсэн бол өнөөдөр параллел бивтийн тухай мэдэж авцгаая. Тэгш өнцөгт параллел бивтэй төстэй зүйл амьдрал дээр юу байдгийг бүгдээрээ харцгаая. Авдар, бидний хэрэгэлдэг баллуур, хайрцаг, хөргөвч, шүүгээ, шүдэнц. Эдгээр зүйлүүд маань бүгдээрээ параллел бив хэлбэртэй байдаг байна. Параллел бивтийн тас орой ирмэгийг нэрлэцгээе. Энэ хэсэг бол орой. Энэ бол ирмэг. Энэ хэсэг нь бол тал буюу талс гэж нэрлэдэг байна. Параллел бивд хэдэн ороотой болохыг харцгаая. 1
2, 3, 4, 5, 6, 7, 8. Тэгвэл параллел пивот нь 8 ороонтой байх нэ хүүхдүүдээ. Параллел пивот нь хэдийн ирмэгтэй болохыг харцгаая. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12. Параллел пивот нь 12 ирмэгтэй байна. Параллел пивот нь хэдэн талстай болохыг харцгаая. 1, 2, 3, 4, 5, 6. Параллел пивот нь 6 талстай байна. Эсрэг урших талсууд нь хос хосоороо тэнцүү 6 тэгш өнцөгтөөр хашигдсан бидийг тэгш өнцөгт параллел пивот гэнэ. Хүүхдүүдээ тэгш өнцөгт параллел пивотын дэлгэрэлсийг хялбар аргаар хэд зурцгаая. Нэгдүгээрт нь хэмжээний дагуу зураарай. Хоёрдугаарт нуулаг хэсгийг тасархай зураасаар зурах ба чулуун зураасыг дагуу ажиллаарай. Гуравдугаарт нь тасархай зураасаар нугалж нуулсан хэсгээ наагаарай. Ингээд тэгш өнцөгт параллел пивот бэлэн болно.